Яа сайн байна уу? За хаа өргөө явж байгаа юм бэ? Хаан уулд гэдэг Сүмбэр таавар л. Сүмбэр таавар. За танилцъя. Хэн гэдэг вэ? Нандин Эрдэнэ. За аюут нь уу, сурагч юу? сурагч. Одоо ахлах анги. Ахлах анги гэдэг маань одоо 12 сүм. 11. 11 дугаар. Оо за. За 11 дугаар ангийн амьдралаас энэ том оргилоос одоо яг өөрийгөө харахад ер нь ямар хөө энэ да? Би ер нь бол болж төлөвшөж байна гэсэн тийм ээ. Тийм. Би ер нь бол айгу яманд айгу туушгүй ингээд нэг юм одоо сургалтанд ч юм уу ингээд явуул ингээд дундаас нь өрхчаад байдаг. Ер нь бол тийм аяа туушгүй зантаахгүй өөрийгөө яг тийм зантайгаа мэддэг. Тэгээд бас 11 жил нэг сургуульд бас яаж арай гэж нэг юм яваад байгаагаа бас ойлгохгүй л. Ойлгохгүй байна гэдэг нь ер нь тууштай биш гэдэг зангаас авуулаад байна. Юунаас болоод? Тийм. Чи түрүү хэлсэн шин. Би өөрийгөө гайхаад байгаа юм. Тийм да. Яагаад ингэ гайхаад байна? Хин нэгэнтэй ч юм уу ярилцаа ч юм уу, хин ээж аав ч юм уу, тэг хин нэгэнтэй ингээд ярилцж үзчихээ юу? Яг энэ зангийнхаа тухай эсвэл найз нөхдөд ч юм уу те. Нэг найзтайгаа бол ярьжсэн. Бит хоёрын зан ер нь амар адилхан. Манай найз бас тийм тийм манай найз хоёр яг тэгж. Яг тэгж л. Сурах дурггүй гэсэн үг. Дурггүй бол биш. Ер нь бол өөрийнхөө яг ингээд туушгүй гэж бодож исэн зам маань би яг өөрөөсөө ингээд бодсноос илүү байсныгаа ер нь л гайхсан гэсэн үг байна. Тэгээ найз ус юу гэж бас. Ер нь бол хоёр адилхан л бодолтой. Адилхан л бодолтой байгаа хоёр. Ирээдүйд ер нь ямар мэргэжилтэй болох гэж бодож байна? Ирээдүйд бизнесийн чиглэлээр яваад одоо барилга тал руугаа ч юм. Барилга. Тийм, барилгын инженер юм. Инженер бол биш, ер нь барилгын санхүү ч юм уу тэргээр юм гэж байна. Одоо тэгээд сурвал эндээ сурах уу, эсвэл гадагшаа сурах уу? Юу ямар бодолтой? Ер нь бол ингээд манай гэр бүлийнхэнд тэр бич тэр ингээд ер нь бол угшаага хятад руу явж сурах гэж бодож байгаа. Сүүлийн би бол 2 жилтэй гэж бодож байгаа. Сүүлийн 2 жил. Тийм. Яагаад тэгээ сонгоо ер нь? Манай аав ер нь нэг барилгын бизнес эрхэлдэг байхгүй юу? За. Тэгээд ер нь гадаад түншлэнээр мэдээж хэрэгтэй. Тэгээд одоо угаасаа ингээд хятад улс бол энэ дэлхийн хамгийн том улс болж байгаа нөө ингээд бүх хүн мэднэ. Тийм болохоор ер нь гадагшаа сурсан дээр байх гэж бодоод. Одоо ийшээ ямар ажиллаар явж байна? Одоо ийшээ найзтайгаа уулзаад бид хоёр номын сан орох. Номын сан. Номын сан одоо ямар номын сан сууж байна? Номын сан төв номын сан орох байх. Эхлээд номын дэлгүүр орчих. Ном авчаад тэгээд номын сан ороод тэгээд суу. Зөө. Түр бас л их л ажилтай л байгаа юм байна тий. Одоо яг ямар ном уншиж байна? Ямар юм судалж байна? Судалж байгаасаа судалсан гэхээс илүү ер нь бол бид хоёр яг ингээд нөгөө хэл сурах гад тэр хэлнийхэн тухай ном тавах гад яаж вэ? Зөө. Одоо тэгэхээр хятад хэл. Тийм. Хятад хэл ер нь сурахад яг эхэлж байгаа хүмүүс ер нь юун дээр анхаарах хэрэгтэй юм болоо? Чиний бодлоо. Би өөр эхэлж байгаа болохоор ер нь над ингээд өдөр болгон л бэлдэх хэрэгтэй. Ер нь бол ингээд альва ямаа сурахад ингээд яг нэг л өдөр суугаа сурна гэж байхгүй мэдээж. Тийм учраас ингээд өдөр болгоны тийм дадлага, туршлага тийм зүйл хэрэгтэй болно гэж бодож байна. Тууштай байна. Танаа үеийнхэн хоорондын ер нь харилцаа ер нь хэр байдаг вэ? Би ч гэсэн өөрөө яг л яс чиний үеийн бас охтуудтай. Тэр ер нь та нарын ер нь аав ээжтэйгээ харилцаа ер нь ямар байдаг вэ? Тэр талаар яг одоо ингээд 11 наснаас 17 насны хүртэл ингээд өсвөр насны нөгөө нэг ингээд зан аашны нөгөө нэг өөрчлөлт мэдээж гардаг. Тэгээ ер нь бол ингээд хэдэн жилийн өмнөд би ингээд гэр бүлийнхэн айгүй муухай харьцаад тэр нь ерөөсөө ингээд айгүй тийм зөрүүд байсан гэх юм уу. Ерөөсөө хам нийлдэхгүй. Тэгээ ингээд жил өнгөрөх тусам ингээд аав хийж байгаа илүү ойлгоод ер нь тийм ааш маань ч арай өөрчлөгдөж байгаа. Яг тэр нэг одоо ингээ яг аав ээжийг ойлгож эхэлсэн гэдэг нь шүү дээ тий.
Чиний хувьд яг хэдэн наснаас эхэлсэн бэ? Яг юун дээрээс болоод яг аав ээжигээ илүү ойлгож эхлэв вэ? Одоо ингээд том болох тусам мэдээж ингээд аав ээжийнхээ ингээд асуудлыг илүү сонсч өгч байгаа. Өмнө ингээд аав ээж маань өмнө ингээд жоохон байсан гэд минь надад өөртөө асуудал хэлдэггүйсэн. Одоо болохоор ингээд том болж байгаа болохоор ингээд нэг нэгээр асуудлуудаа хэлээд тэгээ би тэрийг ингээд улам ойлгоод тэгээ аав ээжийнхээ сэтгэлээ байлаа. Яав чиртэйгээ одоо харилцаа одоо хэр байна? Одоо бол сайн. Сайн уу? Урд нь бол муу байсан юм уу тий? Урд нь ингээд жоохон би дургуул байвал ингээд шууд хэрэлчих гээл юм уу тийм. Юусэн жоохон зүрүүд загаатлаад болдог байсан. Ерөөсөө ингээд амнаас ингээд бэлэн ингээд муухай үгнүүд ингээд гарчдаг гэсэн юм. Аав жоохон доочход. Аав ээжтэй хайртай байгаад байдаг. Тийм. Тий. Тэгээ нөгөө хүн чинь хайртай хүмүүстэй жоохон халгүй байдаг мэт гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тэгвэл яг аав ээжүүд ер нь ямар байвал илүү яг та нарын үеийн хүүхдүүдтэйгээ илүү ойр дотн байх юм болоо. Мэдээж гэр бүлтэй цаг гарах бол хэцүүгээ. Надад бол ингээд сард нэг удаа ч юм уу надтай хамт ингээд гадуур гараад явахгүй байсан. Тийм үү? Тийм. Ер нь бол цаг гаргах, ярилцах ч юм уу. Тиймэрхүү л ярилцсан. Яг бидний насны үеийнхэнд. Аав ээж хоёулаа. Тийм хоёулаа. Надад яг бэлдсэн явуулангай би хаан төрөвөө гэдэг шүлэг байна. Аха. Би ингээд яг мөр ингээд аваа бэлтцсэн байгаа. За. Тэ. Энэ ном зохиол уншдаг. Ном уу бараг нэг хашдаг. Ер нь хамгийн сүүлд ер нь ямар ном уншсан бэ? Хамгийн сүүлд нөгөө нэг ном гэхээсээ илүү нөгөө нэг юм шүлгэн ном байсан. Тийм үлзий төгссөн болж байна. За ямар зохиол юм бол? Тэрний нэр нь Салхины нэр өө гэдэг. Салхины нэр? Өө. За. Тийм ингээд ер нь богино ингээд хэмжээний шүлгүүдийг ингээд оруулсан. Тэр нь аюу таалагдсан. Тэг яг өөрөө сонгож авбуу хин нэг нэр дамжуулж уншуу. Манай эмээ маань надад төгссөн. За. Тэр номыг уншаад ер нь ямар сэтгэлийн таашаал авбаа? Ер нь бол би ингээд нэг хэсэг нөө зохиолч болно гэж боддогс аахгүй юу? Тийм. Нэг юу манай өвөөгийн ах нь биш сүрэн зав гэж зохиолч байдаг. Шарвын сүрэн жавгаа юу? Тийм үү. Яг ямар хамаатан гинэ? Манай өвөөгийн ах. Тэгээд нэг хэсэг ингээд зохиолч болно гээд айгүйх шилэг зохиогоод явж агаад тэгээ одоогоор болоод тэгтээ яг нөгөө нэг хичээл дээр ингээд уран зохиол хичээл дээр ч юм ингээд шүлэг зохиод. Чөлөө цагаар хобби ч гэх юм уу? Хоббигоороо шүлэг зохиод. Тэгэд өөрийнхөө уран бүтээлээс бас нэг 4 мөрд уншвал ямар вэ? За тэг. Тэг утсан дээрээс харж байгаа. За. Зүрхэнд мөнх орших гэргээд тэмнэгт байгаа. За. Алсаас үзэгдэх тэр нэгэн ногоон хашааг үзэх гэж алс хот байдаг эмээгэндээ би хүрлээ. Тэртээ холоос зорж ирсэн номыгаа тэргэл сартаагаа хамт тогтож авлаа. Эмээгийн хүүхэд биш гэчихвэ гэсэн шиг эргэлж тэр нэгэн шинийг өнгөрөөлөө. Энийг болохоор арай гүйцээгэг байгаа. Тийм. Зарим нь нотлыг утсан дээр би яахгүй. Өөр дахиад өөрийнхөө одоо топ гэсэн бүтээлүүдээс сонирхол л та. Одоо яг бүтний. За тэгээ. Тэр жилийн намар. Тэр жилийн намар Тэнгэрлэг агаад тэнүүн байсан. Тэвэр дүүрэн хайр багшаарсан тэнүүн шаргал намар байсан. Бороо нь хүртэл нэг л бүлээхэн бодол дууссан өгөөжтэй байсан. Бодлор тунгалаг хайр гэрэлцэн босоо тэглэгтэй намар байсан. Модод хүртэл гантгаа марцсан, мойлон сагсаасан өглөгч байсан. Модлор эртэн хайр дэлгэрсэн Монгол нутгийн намар байсан. За. Тэгвэл манай Нанди Эрдэнэ цуутай хүний өрөөдөн байна да.